Хүний эрхийн үндэсний комиссийн 1 сарын ажлын тайлан. Хүний эрхийн үндэсний комиссийн тухай хууль 2020 оны 1-р сарын 23-ны өдөр батлагдаж, шинэ гишүүд 11-р сарын 18-ны өдрөөс бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Шинээр томилогдсон 5 гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Коронавируст халдвар COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эдийн засгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11.5 заасан хяналт тавих ажлын хүрээнд хуулийн хэрэгжилтийн талаарх шуурхай үнэлгээ хийсэн. Коронавирусын халдвар дотоодод тархаж хатуу хөлөөрөө тогтоосонтой холбоотой имэйлд Баян зүрхийн тээврийн товчоо, Үлзийд 22-ын товчоо, шинжилгээ авах цэгүүд, түр хамгаалах байрууд, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж буй газрууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний харьяа цаглан хорих Тэг 461-р хаалттай анги, Чингэлтэй дүүргийн 17, Баян зүрх дүүргийн 5, 22 дугаар хороо зэрэг нийт 30 гаруй объектод очин ажиглалт хийж нөхцөл байдалтай танилцлаа. Хүний эрхийн үндэсний комисс иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, шуурхай үнэлгээ болон нөхцөл байдалд хийсэн ажиглалтанд үндэслэн улсын онцгой комиссд зөвлөмж 2-ыг, улсын их хурлын нийгмийн бодлогын байнгын хороонд санал 1-ийг, улсын онцгой комиссийн шуурхай штабд санал 1-ийг тус хөргүүллээ. Улсын онцгой комиссийн төлөөллийг хүлээн авч санал зөвлөмжүүдийг өглөө. Монголын Amnesty International төрийн бус байгууллагатай хамтран эмч эмнэлгийн ажилтан зайлшгүй шаардлагатай ажилтны эрх сэдвийн хүрээнд эрүүл мэндийн яамны төлөөлөлтөд уулзаж хүний эрхийн үндэсний комиссийн байр суурь саналыг илэрхийллээ. Коронавируст халдвар COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эдийн засгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн мониторингийн нэгдсэн тайлан болон уг хуулийн үйлчлэх хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой саналыг боловсруулж байна. Хүний эрхийн үндэсний комисс нь үндсэн чиглэлийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Хүний эрхийн үндэсний комисс нь хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянд нэгдэж, гендерт суурилсан хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, олон улсын хөтөлбөрийн байгууллагын 109-р конвенцэд нэгдэн орохыг уриалсан зурагт хуудас, видео сурталчилгаа хийж олон нийтэд түгээлээ. Гендерийн эрхтгч байдлын тухай хүний эрхийн үндэсний комиссийн илтгэлийг улсын их хурлын нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцүүллээ. Цаг үеийн нөхцөл байдал дахь хүний эрхийн асуудал, хүний эрхийн үндэсний комиссийн хамтын ажиллагаа, ирэх жилийн төлөвлөгөөг боловсруулахтай холбоотойгоор хүний эрхийн үндэсний комиссийн 21 аймгийн ажилтнууд, хүний эрхийн үндэсний комиссийн дэргэдэх хүний эрхийн төлөө сэтгүүлчид клубын гишүүд, хүний эрхийн форумын гишүүд, хүний эрхийн үндэсний комиссийн дэргэдэх иргэний нийгмийн зөвлөл, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Globe International төв болон нэгдсэн үндэсний байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Тапан Мишра, нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн тэргүүн Каори Шикава нартай уулзалт хийлээ. Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан нэгдсэн үндэсний байгууллагын Монгол дахь суурин зохицуулагчийн газартай хамтран цар тахлыг даван туулах тагалтай холбоотой хүний эрхийн тулгамд шүү асуудлаар өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүллээ. Европын холбоотой хамтран хэрэгжүүлж буй туслах малчдыг чадваржуулах төслийн хүрээнд Өвөр ханга, Хинти, Сүхбаатар аймгийн 9 сумын 108 эмэгтэй, Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлийн гишүүд, хүний эрхийн үндэсний комиссийн 21 аймгийн ажилтнуудыг хамруулсан хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх цахим сургалтыг эхлүүллээ. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг улсын их хурлын хууль зүйн байнгын хороо, улсын их хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо. Хүний эрхийн үндэсний комиссд өнгөрсөн 1 сарын хугацаанд иргэдээс 129 гомдол, 3 мэдээлэл, 6 санал, 1 хүсэлт ирүүлсэнийг шийдвэрлэж ажиллалаа.